Монгол Ардын Хувьсгалт ном иргэний зэрэг ногоон номын гишүүн дэмжигчид яг одоо Чингисийн талбайд үндсүүлийн цэцгийн дунд судлаас гаргасан дүгнэлтийг эсэргүүцэн 50 жагсаал хийж байна. Үндсүүлийн цэц өнгөрсөн баасан гарагт дунд судлалын уралдаанаа хийж улсын хурлаас 2015 оны 12 дугаар сарын 25-ны өдөр баталсан сонгуулийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7-гийн 1-ийн нэгдэх заалт хувь тэнцвүүлсэн пропорционал 120 дугаар зүйлийн 123 дахь хэсэгт 28-аас илүү гишүүнийг хувь тэнцвүүлэх сонгуулиар гэсэн заалт үндсэн хууль зөрчсөн гэж дүгнэн хүчингү болгосон билээ. Энэ шийдвэрийг Монгол Ардын Хувьсгалт ном иргэний зэрэг ногоон ном улс төрсөн дүгнэлт гэж үзэж байгаагаа инхүү илэрхийллээ. Өнөөдрийн их хурал засгийн газар байгаа үгүй мэддэггүй чадамжтай мэддэггүй тийм ээ. Ирэх нь байна үгүй юу болчихлоо. Тийм учраас одоо 60 хоногийн дараа болох гэж байгаа сонгуульд Монголын ард түмэн ямар ойлголцтой орох юм, яаж одоо оролцох гэж байгаа юм бидгээ ойлгох байлаа. Тийм учраас ард түмнээс ялангуяа манай ахмадуудаас, залуучуудаас янз янзын одоо асуулт ирж байна л да. Тийм учраас бид нар бол бас ингээд Улаанбаатарын хэмжээнд, нийслэг хэмжээнд тэдрэлд бас тодорхой ойлгох зүйгүй. Ер нь тэдрэл рүү хандсан асуудлыг ярих гэж иргэний зориг ногоон намтай хамтраад өнөөдрийн арга хэмжээ зохион байгуулж байна. Сонгуул болохоос 2 сарын өмнө ийм балмад шийдвэр гаргана гэдэг бол Монгол төрийг одоо хямруулах, сонгуул шударга бус бол ийм үе даатгыг нийлүүл гэж хэлсэн. Тэгээд эцэст нь яаж яах вэ? Нөгөө манангийн бүлгэлд бол өөрсдөө ашигтайгаар сонгуулийн системийг өөрчлөхийг удаалж байна. Хэрвээ 76 тойргоор сонгуул явагдах юм бол тэндээс ихэнх нь бүс компани захирлууд хууль бусаар баяжсан улсууд гарч ирэхэд нөхцөл бүрдэнэ. Жирийн иргэд, эмэгтэйчүүд, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, хүүхэд, залуучууд энэ бүхний төлөөлөл бол улсын хурлд орж ирэх хэцүү болно. Үндсүүлийн цэц 4 жилийн өмнө буюу 2012 онд яг дээрх асуудалд иргэн ариун болдын гомдлыг хүлээж аваад үндсэн хууль зөрчөөгүй гэсэн дүгнэлт гаргасан. Мөн л сонгуулийн тухай хууль тусгагдсан номын жагсаалтаар улсын хурлд сонгогдох буюу пропорционал тогтолцоо нь үндсэн хууль зөрчсөн гэж энэ оны өнгөрөх 1-р сард иргэн байр сайхан цэцэд гомдол гаргахад хүлээж аваагүй. Гэтэл 2016 оны сонгуул болоход 60 хоног дутуу сонгуулийн өдөр тулсан байхад үндсүүлийн цэцийн дунд суудал өмнө гаргасан шийдвэрээ үгүйсгэж Монгол улсын улс төрт халтай шийдвэр гаргасан хэмээн Монгол Ардын Хувьсгалт ном иргэний зэрэг ногоон номынхан эсэргүүцэж байна. Өнгөрсөн 2012 оны сонгуулиар намын жагсаалтаар Монгол Ардын Хувьсгалт намаас 7 гишүүн, иргэний зэрэг ногоон номоос 2 гишүүн улсын хурлд суужээ.